хилцээ танилцуулж байна. Тийм ээ. За тэгэхээр нэгдүгээр бүлэг маань бол энэ жоохон тулгарсан бэрхшээл юу байсан байх юм бол Япон хэлэн дээр хийгдсэн ажлаа монгол хэл рүү шилжүүлсэн гэсэн үг тийм ээ, орчуулж шилжүүлсэн. За нэгдүгээр бүлэгт бол юуг авахыг зорьсон байх юм бол Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоох эхлэл нь тийм ээ. Тэр харилцааны эхлэл нь яаж тавигдсан юм бэ? Юунаас үүдэлтэй юм бэ гэдгийг бол шинжилж гарч ирэхийг зорьсон гэсэн. За энэ маань бол дотроо бол дөрвөн зүйлтэй. За энэ бүхний хойдлын юунд бол задлж ярьж байна тийм ээ. За энэ бол 57-аас 61 оны хооронд. За дараа нь 2 дугаар бүлэгтээ ямар судлагдсан авсан бэ? Юуг шинжилгээг зорьсон байх юм бол за гадаад харилцааны эхлэл тавигдсан юм байна. За тэгвэл тэр гадаад харилцаа, дипломат харилцаа тогтоох тэр үйл явц процедур нь хэрхэн өрнөсөн юм бэ? Түүнд ямар шаар тогтвор гарч ирсэн бэ гэдгийг бол 2 дугаар бүлэгтээ бол гаргаж ирэх зорьсон тийм ээ. За энэ манаас дөрвөн зүйлтэй хийгдсэн байна гэж. За дараа нь 3 дугаар бүлэгт бол тэр яг саад бэрхшээлийг хэрхэн давсан бэ? Ямар арга зам хэрэглэсэн бэ гэдэг зүйлийг бол бүр тодруулж гаргаж ирэх тийм ээ. Асуудал болгон, аспект болгон дээр нь бол түүнийг бол нотолж нэцэхийг бол зорьсон гэсэн байна. За энэ манаас дотроо дөрвөн зүйлтэй 3 дугаар бүлэг. За Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоох явцад тулгарсан бэрхшээл гэдэг бүлэг бол 3 дугаар бүлэг байсан байна. За дөрөвт нь бол ямар зүйлийг авч ирсэн байх юм бол за дипломат харилцаа тогтоосон хоёр улсын харилцаанд гарсан твшлүүд гэж тийм ээ. За энэ бүх саад бэрхшээлийг даваад туулаад гарлаа. За яаж дипломат харилцаа тогтоовоо тийм ээ. За ямар одоо хамтын тийм мэдэгдэл хийвэ гэдэг зүйлийг бол хийсэн. За түүнээс гадна тэр гадаад харилцаа тогтоосноор ямар дэвшлийг авчирсан юм, Монгол улсын байр суурь яаж өөрчлөгдсөн, Япон улсад бас ямар тийм ээ одоо нөлөөлөл авчирсан энэ Монгол улстай гадаад харилцаа тогтоосноор гэдэг зүйлийг бол энэ дээр бол төлхөө авчирсан. За ийм дөрвөн бүлэгтэй. За тэгэхээр судалгааны ажил хийхэд тулд заашгүй судалгааны үндэслэл гэдэг зүйлийг бол авах хэрэгтэй гэж байна тийм ээ. За тэгэхээр бол энэ бол дэлхийн шинжлэх ухаан тийм ээ ихтэй сургалт тавьдаг нийтлэг жишг гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр бол би судалгааны ажлын үндэслэл бол юу гэж авсан бэ гэх юм бол за 3 аргумент төвшүүлсэн байна тийм ээ. За нэгдүгээрт нь бол дэлхийн нийтийн глобалчлах үйл явцтай уялдан орчин улс хоорондын харилцаанд бол ихээхэн өөрчлөлт гарч байгаа. За нэг бол бид нар бүгд за Монгол улсын давцан дийслэх, олон улсын давцан дийслэх байр суурь олон бэхжүүлэх, дипломат харилцаа идэвхжүүлэх, шинж шатанд гаргаж хөгжүүлэхэд бол анхаарч байгаа тийм ээ. За энэ бол багшийн диплом бичиж байгаа үед анхаарж байгаа, одоо ч анхаарж байгаа, өмнө ч гэсэн анхаарч байна. За Монгол улс азлсан шилжилт хийснээр хүйтэн дайны үеийн улс төр үзэл сурталын нөлөөндөө хязгаарлагдмал харилцаатай байсан улс орнуудтайгаа өргөн түвшлийн хэмжээнд бол харилцаж эхэлсэн тийм ээ. За нэгдүгээрт нь тийм ээ гадаад бодлого, гадаад харилцаа, олон улсын давцан дахь харилцаа нь бол өөр болж эхэлсэн юм байна гэж. За хоёрт нь яасан байх юм бол за энэ хүү өргөн түвшлийн харилцаа хийгдэх улсын маань нэг нь бол Монгол Япон улсын харилцаа байсан тийм ээ. За тэгэхээр өнөөдөр бол бид нар мэдж байгаа. Өнөөдөр Монгол Япон улс нь стратегийн сайн түвшлийн харилцаатай. За энэ бол 2012 оны тийм ээ. За Япон улс нь Монгол улсын ардчилсан шилжилтийг бол дэмжиж, дэд бүтэц боловсрол, эрүүл мэнд зэрэг чухал салбаруудын тогтвортой үйл ажиллагааг нь бол хангахад бол маш их тусламж үзүүлжсэн тийм ээ. Та мэдж байгаа буцалтгүй болно тийм ээ, хөнгөлтөө зээл. За дээрэс нь эдийн засгийн нийгмийн хөгжлийг бол тууштай дэмждэг болсон юм. Өнөөдөр ч гэсэн дэмжиж явж байгаа. За энэ бол хоёр дахь үндэслэл тийм ээ. За ямар ч гэсэн Япон Монгол улсын харилцаа бол арай л өөр шатанд гарч ирсэн байна гэдэг. За тэгвэл яг юу хийх гээд байгаа юм бэ гэх юм бол Монгол Япон улсын харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүл стратегийн иж бүрэн түвшлэлд хүрэхэд өмнөх харилцааных нь түүх тийм ээ. Сургамж үр дүн нь бол заашгүй чухал үүрэгтэй байдаг. Тийм учраас бид нар олон улсын харилцааны түүх, улс төрийн түүх тийм ээ. За бүхий л улсын ерөнхийдөө бол түүхүүдийг үздэг тийм ээ. Энэ маань ямар учиртай байх юм бол сургамж үр дүнд бол биднэрт хэрэгтэй байдаг гэсэн өнөөдөр. За тэгээд үүнтэй холбогдсон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосон үйл явц, тухайн үеийн улс төрийн болон олон улсын нөхцөл байдал хэрхэн нөлөөлсөн, за тэр нөлөөлсөн хүчин зүйлүүд нь бол заашгүй нь бол яг нь судаж тодорхойлох бол тийм ээ хэрэгтэй бас. Энэ бол энэ судалгааны ажлын маань гол үндэслэл гэсэн үг тийм ээ. Тэгэхээр урд нь ямар харилцаатай байж ирээд өнөөдөр яагаад ингэж тогтоод ийм сайхан явж байгаа юм бэ? Тэр 72 оны харилцааны өмнө яг ямар хувь тийм ээ тэр улс төрийн харилцаа, гадаад харилцаа тийм ээ явагдаж ирсэн бай гэдгийг бол нэгэсэндээ ил болох тийм ээ шинжлэх ухааны үүднээс тийм ээ тайлбарлаж өгөхийг бол зорьсон гэсэн. За энэ бол бүх судлаач тийм ээ судалгааны ажил хийж байгаа ялангуяа магистр докторийн ажил бичиж байгаа хүмүүст бол таагдах бол хамгийн энэ төрөө шаардлага тийм ээ. Тэгэхээр судалгааны ажлын үндэслэл бол маш зөв гаргаж ирэх юм бол цаашаа бол чиний ажил бол явхад цаадгүй болно гэсэн байна тийм ээ. За тэгэхээр судалгааны ажлыгаа үндэслэлээ. Тэгвэл одоо биднэрт юу хэрэгтэй болд юм бэ? Гэх юм бол
юу хэрэгтэй болох вэ? Судалгааны ажлын арга зүй, тийм ээ? Ямар онол, ямар одоо арга зүй ашиглаад энэ судалгаагаа хийж гаргаж ирж байгаа юм бэ гэдэг зүйл бол судлаач хүн тавих хэрэгтэй зүйл. Бид нар нийтлэл бичдгээс ялгаатай нь гэвэл онол арга зүй хэрэгэлдэг учраас бол тийм ээ шинжлэх ухаан бол хөдөлшгүй байдаг гэдгийг л хэлж чаддаг. За тэгэхээр энд бол ямар аргуудыг төлхөө авч үзсэн юм бэ гэх юм бол за улс төрийн шинжлэх ухааны эмпирик харьцуул. За контент анализ тийм ээ. За дээр нь бол түүхчлэх арга зүй болон олон улсын харилцааны шинжлэх ухааны судалгааны онол арга зүйдээр тулгуурлаад за энэ хоёр улсын маань улс төрийн баримтчдэр бол шинжилж бол дүгнэлт гаргасан тийм ээ. За тэгэхээр бол ерөнхийдөө бол эмпирик судалгааны арга гэдэг бол нийтлэг арга та бүхэн мэдж байгаа тийм үү. За ялангуяа бидний амьдралд өдөр тутмын харагддаг зүйл бол эмпирик ажилт бол бид нар хийдэг тийм ээ. Тэгэхээр энэ маань бол баримт болж байгаа бодит зүйлдер бол хийгдэж байгаа гэж ойлгох хэрэгтэй. За контент анализын арга гэдэг маань бол нөгөө нэг баримт бичиг бол судлан, задлан тийм үү. За ямар холбоотой зүйлээ гэдэг нь бол нээж гаргаж байгаа гэсэн тийм ээ. За түүхчлэх арга гэдэг маань бол нэгсэндээ цаг хугацааг нь заагчилж өгнө гэсэн. За тэгэхээр энд бол яаж заагчилж өгсөн юм бэ гэх юм бол Монгол улс Япон улстай бол харилцаа идэвхжүүлэх сонирхлоо бол 57 онд илэрхийлсэн байгаа. Тэгэхээр бол 57-аас 60, 61-ээс 69, 69-ээс 72 он гэж бол би бол үе шатвал авч өгсөн ба тийм ээ. За тэгэхээр бол судалгааны арга зүйгээ зөв тодорхойлоод түүн дээрээ яг зөв яах нь шинжилгээ хийж чадах юм бол чиний баримт чинь бол нотлогдно тийм ээ. Хийж байгаа сэдв чинь бол зөв болж нотлогдно гэсэн үг тийм ээ. Тэгэхээр зэрэг би өөрийнхөө дэвшүүлсэн судалгааны ажлаа яг батлах, нээж гарах, ил болгохын тулд бол дээрх бол шинжлэх ухааны аргуудыг бол хэрэгжилсэн байна. Тэгэхээр бол академик бичлэгийн хичээл бол зарим хүмүүст бол орж байгаа тийм ээ. Тэгэхээр яадаг гэх юм бол бид нар одоо өдөр тутамд ажиглалт хийж байгаа зүйл маань бол ерөнхийдөө сэтэлжин болж өгдөг гэдгийг бол маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгэхээр яагаад энэ одоо Монгол Японы хооронд гадаад харилцаа тогтсон тийм ээ. Тэр одоо сэдвийг би авсан бэ гэх юм бол тухайд Японд сурж байхдаа улс төрийн тогтолцоо ч юм уу, орон нутгийн тийм ээ засаглалын ч юм уу, за цэцэр хааны нэгждэг тийм ээ тэр эрх мэдлийн хуваарлтын ч юм уу төлхөө сонирхож байсан. Гэтэл яадаг гэхээр Монгол улс гэж хаана нэд юм бэ? Монгол улс ямар байр суурьтай байд юм бэ? Монгол улс ямар засаглалын тогтолцоотой юм бэ? Ер нь Чингис хаанаас өөр юм байд юм уу гэдэг зүйл бол яах нь вэ? Ингээд гадаад сурж байхад бол илүү их асуудаг тийм ээ. Оюутнууд за багшнаас мэдээж орж ирэхгүй. Гэтэл зарим газар бол баг бүгд наймт Монгол ард улс бидтэй гэсэн тэр ойлголтоор явдаг. Тэгэхээр зэрэг ер нь яагаад Монгол улс олон улсанд давцан дээр эзэлж байгаа байр суурь тийм ээ өөрийнхөө төр улсын тэр засаглалын тийм ээ тогтолцоо хэлбэр нь яагаад танигдаагүй байд юм бэ гэдэг бол маш миний хувьд бол асуудлыг авчирч байна. Тийм учраас энэ хүйтэн дайны он жилүүд Монгол улс ер нь ямар байр суурьтай байсан юм бэ? За ялангуяа Японтай харьцаатай ямар байр суурийг баримталдаг байсан, зүүн хойд Азид тийм ээ олон улсад нөлөөлөл нь ямар байсан бэ гэдэг маань бол миний бол яг нь эмпирик ажилт болоод судалгааны маань сэтэл болж гисэн байна тийм ээ. Тийм учраас бол энэ зүйлийг бол энэ сэдвээр бол докторийн зэрэг хамгаалсан. За тэгэхээр судалгааны ажлын арга зүйн дараа юу орж ирдэг гэх юм бол судалгааны ажлын зорилт гэдэг зүйл орж ирдэг тийм ээ. За тэгэхээр энэ судалгааны ажлын зорилго гэж тийм ээ. Ямар зүйлийг гаргахыг зорьсон юм бэ гэж. Энэ судалгааны ажил хийснээр та юу тийм ээ одоо харуулахыг зорж байгаа, ямар нээлт хийх гэж байгаа, ямар зүйлийг нотлох гэж байгаа, ямар зүйлийг няцаах гэж байгаа юм бэ гэдэг зүйл маань бол энэ ажлын зорилгодоор бол гарч ирэх хэрэгтэй. За тэгэхээр Монгол улсад бол зорилго тавиад зорилт энэ төр гэдэг маш их задлж байгаа тийм ээ. Та нар докторантын хамгаалтаар орж утсан байх. За Японд бол ерөнхийдөө юу шаардах юм бол зорилго тавиулдаг тийм ээ. Зорилго байхад болно. За тэгэхээр ямар зорилгыг тавьж ажилласан юм бэ гэх юм бол за улс төрийн үзэл баримтлал байгууламжийн хувьд хоёр өөр системд оршиж байсан. За Монгол улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоох болсон түүхэн болон тэр үеийн бодит шалтгаан, нөхцөл. За дээрэс нь дипломат харилцаа тогтоох үйл явдал эрэг болон сөргөөр нөлөөлсөн улс төр олон улсын хүчин зүйлсийг Монгол улс, Япон улс, за тухайн зөвлөлт бод улс, за Хятад, Бүгд найрамдах улс, Америк нэгдсэн улс, Тайвань зэрэг тийм ээ улсын тухайн үеийн гадаад бодлогын үзэл баримтлал, байр суурь, улс төрийн шийдвэрүүдээр тулгуурлаж судлахад орсон гэсэн. Тэгэхээр энэ улсуудын баримт бичигдээр анализ хийгүүл зорьсон гэсэн тийм ээ. Тэгэхээр зэрэг өмнөх тэр сэдвэжсэн хамгаална, үндслэжсэн хамгаална, зорилго маань хамгийн сүүлд бол дүгнэлтээ бас яах нь хамгаалж гаргаж баттгаж өгөх хэрэгтэй гэсэн тийм ээ. Тэгэхээр бол энд диссертацийн ажил маань бол ерөөсөө улс төрийн баримт бичигдээр хийсэн судалгаа, шинжилгээ байх нэ гэж тийм ээ. За тэгэхээр үүнийг бол
та бүхэн бол маш сайн анхаарах хэрэгтэй. Яг ямар зүйлийг гаргах чаа. Зорилго бол ерөөсөө тодорхой ганц байх хэрэгтэй. Тэгэхгүй бол маш олон зорилго тавьчих юм бол бүлэг болгон чинь өөр яах нь аспектыг гаргаж ирээд нэгсэндээ хамгийн сүүлийн дүгнэлтийг бид нар базаж хийх боломжгүй болчих тийм ээ. За үүнийг бол та бүхэн бол маш сайн анхаарах хэрэгтэй. За тэгэхээр судалгааны ажлын үндэслэл байд юм байна, арга зүйн байд юм байна, ажлын зорилго нь тавигддаг юм байна тийм ээ. За дараа нь юу орж иж болох вэ? За тэгэхээр энд бол судалгааны ажлын цаг хугацааны хамрах хүрээ. За занд тохиолдолд хамрах хүрээ гэж орж байна тийм ээ. За энэ бол миний хувьд төвчлөх арга зүй авсан учраас цаг хугацааны хамрах хүрээ гэдэг зүйлээр бол томьёолсон байна тийм ээ. За тэгэхээр бол энэ ойлгомжтой 1957 оноос 72 оны хоорондох тэр тийм ээ дипломат харилцаа тогтоох үеийн хилцээрүүдийг тийм ээ хамаршин цаг хугацаа үнийг бол дотор нь бол 3 хуваажуул авч үзсэн гэж ойлгох хэрэгтэй. За тэгэхээр өчигдөрхөн бүгдээрээ Чингис хааны төрсөн өдөр бахархлын өдөр гэж тэмдэглэсэн тийм ээ санаж байгаа. За тэгэхээр тэрүүн дээр бид нар яасан гэхээр зэрэг зарим хүмүүс бол Чингис хаан өвөл төрсөн, зарим нь хавар төрсөн, зуун төрсөн гэдэг маргалдаан гарсан тийм ээ. За энэ бол зүгээр энгийн нийгэмд үүсэж байгаа маргалдаа. Энэ шинжлэх ухааны үүднээс авч үзэх юм бол түүх судлал тийм ээ тэрийг нотлох зүйл нь байхгүй байна гэж. Нэгсэндээ нотлохоо хийгдээгүй тийм ээ зүйл дээр Монгол Улсын засгийн газраас тийм тогтоол гаргацсан учраас бүгдээр яасан байна асуудал дагуулсан тийм ээ тийм захимж гарч ирсэн. Хэрвээ тэр яг баримтаар нотлогдоо шинжлэх ухааны үүднээсээ тайлбарлагдсан байсан бол бид нар Чингис хааны төрсөн өдрийг бол тэмдэглэхэд бол сэтгэл хангалуун тэмдэглэх байсан тийм ээ. Тэгэхээр бол шинжлэх ухаан судалгаа гэдэг маань бол ийм үр дүнийг бол авчирдаг гэсэн. Хөдлөшгүй, няцшгүй тийм ээ тийм нотлохоог бол авч ирдэг гэж ойлгох. Түүний төлөө шинжлэх ухаан явдаг байна гэж. За тэгэхээр судалгааны ажлын цаг хугацааны хамрах хурааг бол ингэж тодорхойлсон байна. За тэгэхээр үүний дараа ямар зүйл орж ирэх ёстой гэх юм бол судалгааны ажлын шинэлэг тал нь юу юм бэ? Ямар онол практикийн ач холбогдлыг авчирч өгд юм бэ гэж тийм ээ. Тэгэхээр зэрэг маш олон судалгаа хийж болно. Жишээлх юм бол хүн хоёр хөлтөө сандал дээр сууж болно гэдэг судалгаа хийж болно. За тэр бол шинэлэг байх нь ямар ялгаатай юм бэ? 3, 4, 5-аас ямар ялгаатай юм бэ? 2 гэдгээрээ шинэлэг юм уу гэдэг тийм асуудал гарч байна тийм ээ. Тэгэхээр зэрэг шинэлэг талыг батлаханд бол та бүхэн юу хийх ёстой юм бэ гэх юм бол өмнөх судлагдсан байдал гэдэг бол маш сайн судлах хэрэгтэй тийм ээ. За ялангуяа олон улсын харилцааны чиглэлээр хамгаалах юм уу сайхан бол тухайн тэр судалгааныхаа хүрээг тодорхойлоод судалгааны хүрээг тодорхойлоод түүнтэй холбоотой тийм ээ материалыг бол улс орон болгон дээр юм уу тийм ээ кейс болгон дээр нь судлах хэрэгтэй. Тэгэхээр бол тэгжиж чиний бусад судалгааны ажлаас юугаараа шинэлэг юм бэ гэдэг чинь гарч ирнэ. Тэгээгүй тохиолдолд бол чи өөрөө шинэлэг гэж батлаад байдаг гэтэл цаана өөр бас тийм судалгааны ажил байж болно гэсэн үг тийм ээ. Тэгэхээр бол бид нар юу гэж таах юм бол маш сайн судлах хэрэгтэй гэсэн. Няцаагдахгүй хүний имийг хуулаа тавьчаагүй гэдгээ батлахын тулд бол судлаач хүний үүднээс бол тийм ээ нэгсэндээ үнэнчээр ажиллах хэрэгтэй гэсэн. За тэгэхээр бол үүнээр бол чиний ажлын шинэлэг тал чинь бол гарч ирнэ гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд шинэлэг тал мэдээж байна. За тэгвэл тэр чинь бас тодорхой хэмжээр шинжлэх ухааны эргэлтэнд орох хэрэгтэй, ач холбогдолтой байх хэрэгтэй тийм ээ. Ямар ч ач холбогдолгүй зүйлийг бас яриад авах юм бол үр дүнгuu чиний хувьд бол хий дэмий цагаа өнгөрөөсөн ажил болно тийм үү. За тэгэхээр үүнийг бол судлаач болох гэж байгаа хүмүүс бол маш сайн анхаарах хэрэгтэй гэсэн. За тэгэхээр ямар одоо шинэлэг талтай юм бэ тийм ээ ямар онол практикийн ач холбогдолтой юм бэ. За тэгэхээр хоёр улсын дипломат харилцааны түүхийн талаарх өмнөх судалгаануудад Япон улсын улс төрийн түүхэн байнь бичих сурвалжийг төдийлөн анхаарж бол судалгүй явж ирсэн тийм ээ. За энэ бол Монгол улсын одоо судлагдсан тийм ээ диссертацийн ажлууд, судалгааны шинжилгээний бүтээлүүд, Японд гарсан хэвлэлүүд тийм ээ судалгааны ажлууд дээр бол анализ хийхэд бол энэ зүйл бол ажиглагдсан гэсэн үг тийм ээ. За энэ бол бүгдээр бол ингэсэндээ дипломын ажил дээр бол бичигдсэн байна өмнөх хэсэгт байна. За тэгээд 2008 оноос бол Япон улсын төрийн бодлогын зарим түүхэн баримт бичгийг бол нууцын зэрэглээс бол гаргасан. За Япон улсад яадаг юм бол 40-оос 50 жилийн хугацаанд бол гаргадаг тийм ээ. Тэгэхээр бол яг сурж явах үед бол яг тэр нууцын зэрэглээс гарсан нь бол бас аз болсон. Тэгэхээр бол судлаачид бас тодорхой хэмжээгээр яах нь тохироо бүрдэх зүйл гэж бас байдаг байна тийм ээ. Тэгэхээр бол азтайгаар бол 2008 онд яг нууцын зэрэглээс бол гарч таарсан байна. За тэгээ ингэснээр яасан байх юм бол түүнийг бол нэгсэндээ судалгааны эргэлтэнд оруулсан гэсэн үг тийм ээ. За эргэлтэнд оруулсан явдал нь Монгол Япон улсын харилцааны
нийтэд тийм ээ олон нийтэд болон өдөртөө судлаачид нээлттэй бус байсан түүхэн баримт бичгүүдийг бол судлах боломжийг бол олгосон. За энэ бол миний хувьд бол таарсан болоо судалгааны ажил хийх явцад бол таарсан хамгийн том яс ад завшаан тийм ээ. Тэр бол ямар нэгэн байдлаар нотлохоо болох баримт маань бол нууцын зэрлээс гарч ирсэн гэсэн. За тийм учраас бол хамгийн түрүүнд түүнийг яасан байна? Эргэлтэнд оруулах тийм ээ боломж олцсон гэсэн. За цааш нь энэхүү судалгаанд Монгол-Японы улсын харилцааны 57-оос 77 оны улс төрийн түүхэн баримт бичиг их сурвалжийг судалгааны сэдвтэй холбогдуулан анхлан шинжилсэн уг судалгааны шинэлэг тал гэсэн. Урд нь энэ баримт бичиг маань эргэлтэнд ороогүй, судлаачдын гарт очоогүй байснараа түүнийг би өөрийн ажил болгож чадсанараа энэ бол шинэлэг гэсэн байна тийм ээ. За тэгэхээр бол нэгсэндээ нийтэд нээлттэй бус байсан тэр түүхэн баримтыг тийм ээ хооронд нь явсан хилцээрүүд, баримт бичгүүд байр суурьдаг бол нэгсэндээ ил гаргасан. Бид нар ийм замыг туулж иж Япон улстай дипломат харилцаа тогтоосон байна гэдгээ бол баримтын хувьд бол нотлох тийм ээ тийм боломж бол олцсон гэж байна. За энэ маань шинэлэг тал гэж. За тэгвэл ямар ач холбогдолтой юм бэ? За энэ судалгааны ажил нь Монгол-Япон улсын хоорондын гадаад харилцаа, улс төрийн харилцааны түүх судалт бол онл практик ач холбогдолтой гэсэн тийм ээ. Тэгэхээр бол нэгсэндээ Монгол судлал, Япон судлал гэж бид нэр ярьдаг тийм үү. Тэгэхээр Монгол дахь Япон судлал, олон улсын харилцаа, Монгол улсын дипломатын түүхэнд, олон улсын харилцааны түүхэнд, улс төрийн тийм ээ харилцааны түүхэнд бол маш улс төрийн түүхэнд бол энэ бол онл практик ашиг бүгд. Нэгсэндээ үүн дээр бол бид нар бол баримтаар нотлох, ишлэл авах тийм ээ. Ийм зүйл явагдсан байна гэдэг бол одоо харж мэдэж авах боломжийг бол гаргаж ирснээр бол ач холбогдолтой гэсэн. За тэгэхээр бол энэ зүйлийг бол бид нар бол ийм дистралаар бол яах нь өөрийнхөө диссертацийн ажлаа бол тийм ээ одоо гаргаж ирэх нь тийм ээ. Эхлээс нь бол үндслээ тавьж өгөх хэрэгтэй байна. Ийм үндсэлтэй дараа нь арга зүгөө тодорхойлж өгөх байна. Хамрах хүрээгээ, шинэлэг талаа ач холбогдлоо тийм ээ. Энэ дистралийн дагуу явахгүй бол бичигдэхгүй байна тийм үү. Тэгэхээр энэ бүхний бол нотлох нь. Энэ бол нэгсэндээ судалгаа хийж байгаа докторантуудын бүгднгийнх нь хийх ёстой ажил. Үүнийг гаргаагүй цагт дараагийн бүтэц ч юм уу агуулга тийм ээ тэр одоо батлах нотох зүйл маань бол явагдахгүй байна. Энийг маш сайн гаргасныхаа үндсэлээр дараагийн зүйл рүү орох боломжтой гэсэн. За тэгвэл ажлын бүтц нь яаж явагддаг юм бэ тийм ээ? Судалгааны ажлын бүтц. За Монгол улсын их сургуулийн жишээ бол тийм ээ баримталж байгаа стандарт бол ерөнхийдөө 3 бүлэг 6 зүйл эсвэл 2 бүлэг 8 зүйл гэсэн зүйлээр докторантын ажил бичигдэж байгаа. Магистрийн ажил бол 2 бүлэг 4 зүйлээр тийм ээ. За Японд бол доод тал нь 3 бүлэг тавих хэрэгтэй гэж шаардлага байдаг. За энэ бол нийгмийн шинжилгээ ухаанд ялангуяа тийм ээ. Бол зайлшгүй тэгж тавих хэрэгтэй гэж. За тэгэхээр бол миний бичсэн ажил маань бол 4 бүлэг 16 зүйл. За дээр нь дүгнэлт, ном зүйх, хавсралтаас бол бүрдээд за нийт 176 нүүр хуудас тийм ажил болсон гэж тийм ээ. За харамсалтай нь монгол хэл дээр би орчуулж чадаагүй явж байна. Энэ бол Японд эргэлтэнд ороо явж байгаа. Тийм бол диссертацийн ажил ямар ч гэсэн гаргах төлөвлөгөө бол байгаа тийм ээ. Гарахгүй бол болохгүй гэсэн. За тэгэхээр ийм зүйлээр бол нэгсэндээ энэ судалгааны ажлаа хийх болсон зорилго ямар бүтцтэй, ямар шинэлэг тал ач холбогдолтой гэдгээ бол ингээд түрүүнд нь тайлбарж өгөх хэрэгтэй байна. За тэгэхээр Японд сурч явах хугацаанд бол энэ одоо тийм ээ судалгааны ажил хэрэглэгдэх энэ материалуудыг бол хэрхэн олдог байсан бэ гэж. За тэгэхээр Монгол улсаас мэдээж давуу тал нь юу гэх юм бол маш олон номын сантай гадаад яамны архив нь нээлттэй, төв архив нь нээлттэй тийм ээ. За тэгээ үндэсний төв номын сан бол 100 жил хэвлэгдээд 100 жил болсон материал гэдэг тийм ээ. Ном зохиолууд бол хадгалдаг. Үүгээрээ бол судлаачд бол маш давуу тал. Бид нар одоо гадагшаа яам тамгын газар ч юм уу ямар нэг стандартын байгууллагаас мэдээлэл авахын тулд маш их зовдог тийм ээ. Энэ тэгвэл гадаад орнд ялангуяа хөгжингүй ус оронд бол энэ бол проблем бол байдгүйгээр бол судлаач нар тэндх төгсөж гарч ирж зэрэг хамгаалж орж идэх тийм ээ. Шалтгаан нь бол үүнтэйс холбоотой гэж байна. За дээрэс нь яадаг гэх юм бол Японд тавигдаг стандарт шаардлага нь юу байдаг гэх юм бол одоо нэг нүүр ажлыг бол Японы тэмдэгтэр бол 400 тэмдэгт бол орсон байх хэрэгтэй гэж үздэг тийм ээ А4-ийн хуудастай. За тэгэхээр тэр хуудсан дээр нэг ч худлаа үг бичиж болохгүй гэдэг шаардлага тавьдаг. Заавал нотлох хэрэгтэй. Баримтаар нотлох хэрэгтэй. Онлоор нотлох хэрэгтэй. Тэр бүхнийгээ ишлэл тавьсан байх хэрэгтэй. Тэр ишлэл дандаа анхдагч байх хэрэгтэй. Эсвэл шинжилгээ ухааны материалаас авсан байх тийм ээ. Шинжилгээ ухааны сэтгүүл, өгүүлэг, ном зохиол. Тэрээс дурын ямар нэгэн хин нэгний эссе ч юм уу эсвэл тийм ээ
2 дахь 3 дахь зэрэглэлийн өгүүлбэрээс л авч болохгүй гэдэг бол шаардлага бол тавьдаг. Тэр үүнийг хангасан тохиолдолд одоо та докторийн ажил хамгаалах гад орж иж болно. Тээгүү тохиолдолд бол уучлаарай гэж. Яагаад гэх юм бол тэр бичигдсэн ажлыг шалгадаг гэсэн. Шалгаад тэр ишлэл авсан зүйл нь үнэхээр мөн үү худлаа зөв гэдгийг нь бол баталдаг. Түүнийхээ үндсэн дээр докторч болно. Тэгэхээр зэрэг бол нөгөө нэг та нар тавьдаг нөгөө фактны чанар өндөр ах хэрэгтэй тийм ээ. Нэгшэндээ маш өндөр факттай материалыг ашиглан шүүгээ шаардлага тавьдаг маань ийм учиртай гэсэн тийм ээ. Тэгэхээр манайхаас бусад хөгжингөө ус оронд бол ерөнхийдөө докторийн диссертацийн ажлыг шалгадаг. Үнэхээр энэ үнэн байна уу гэж. Түүгээрээ бол яг нь биднээс даваад талтай түүгээрээ бол яг нь бид нар шинэлэг зүйлийг бол гаргаж ирэх боломжтой болчихдог гэсэн үг тийм ээ. Одоо юу гэдэг нүүр бардам зогсох бол боломжийг бол төрүүлдэг гэж байна. За цааш нь явъя. За тэгэхээр нэгдүгээр бүлэгтээ ямар зүйл авч үзсэн юм бэ гэх юм бол за энд бол Монгол Япон улсын дипломат харилцааны эхлэлд тавьсан уулзалтуудын тэмдэглэл, за баримт бичиг, хоёр улсын тэр үеийн гадаад бодлого, байр суурийг судлаад дипломат харилцаа тогтоох нөлөөлсөн хүчин зүйлүүдийг бол шинжилгээг бол зорьсон тийм ээ. За яг одоо ямар байр суурьны үднээс энэ хоёр гадаад харилцаа тогтоё гэж хоёр улс маань үзэж ирсэн юм бэ? Тэр одоо хүчин зүйл нь юу байсан юм бэ? Ямар одоо бодлого цаана явж ирсэн юм бэ гэдэг зүйлийг бол гаргаж ирэхийг зорьсон байна. За тэгэхээр бол 1957 оны 4 сарын 8-нд бол Япон улсаас Монгол улсын тухайн юм тийм ээ цаг уурын шинжилгээний хороонд бол дараах албан бичиг бол илгээгдсэн тийм ээ. За энэ бичигт бол харилцан ойлголтын үндсэн дээр цаг уурын холбогдох мэдээ материалыг бол солилцох хүсэлтэй бол Япон улсын цаг уурын албанаас бол тийм ээ хүсэлт гарсан. Вадачи тийм ээ Кео гэдэг тухайн даргааш нь бол хүсэлт ирсэн байна. За энэ бол яг баримт гэсэн тийм ээ нэгшэндээ тухайн яг тэмдэглэгээр нь бол авч орсон Японоор бичсэн байна гэсэн. За тэгэхээр энийг бол юу гэж үздэг вэ гэх юм бол юу гэж үзэж болох вэ гэх юм бол энэ хоёр улсын тийм ээ төрийн байгууллагын хооронд албан ёсны харилцааны эхлэл бол энэ байсан гэж үздэг. Тийм ээ энэ бол нотлохоо болсон гэсэн. Үүнээс өмнө бол байхгүй. Үүнээс өмнө бол ямар зүйл байсан бэ гэх юм бол 56 онд бол цэд амдинсрангай тэргүүтээ тийм ээ Эрдэмтэд бол Хирошимагийн баг хурлууд очиж исэн. Энэ бол нөгөө Хирошимад цөмийн бөмбөг тийм ээ дэлбэрсэн ба. Тэгэхээр үүнтэй холбогдолтой их тайвны хурлал болдог гэсэн. Түүнд бол манай судлаачд бол очиж исэн ба. Түүнээс өөр ямар нэгэн тийм ээ төрийн байгууллагуудын тийм ээ бол харилцаа бол байгаагүй. Тэгэхээр бол энийг бол хамгийн ихний харилцаа байсан гэдэг бол баримтаар гаргаж ирж байгаамаа гэсэн байна. За дараа нь ямар зүйлийг багтааж өгсөн бэ гэх юм бол Монгол улсаас бол хизээ тавьсан юм бэ тийм ээ. За тэгэхээр Монгол улсаас бол дипломат харилцаа тогтоох хүсэлтэй байгаа бол 57 онд илэрхийлсэн байна тийм ээ. Ерөнхийдөө сарын дараа гэсэн. За гэхдээ үүнийг бол хаанаас илэрхийлсэн байх юм бол Москвад зүйл бод улстай хамтарсан мэдээлэл хийсэн. За энэ үед яагаад Москвад хийсэн бэ гэх юм бол тухайд бол зүйл бод улс Япон улсын хооронд бол 1956 оноос хойш их тайвны гэрээ байгуулъя тийм ээ. Их тайвны хилцээр хийя гэдэг одоо тийм ээ буцаад дипломат харилцаа сэргээе гэсэн ойлголтод бол ерөнхийдөө хурж очиж ирсэн гэсэн. За тэгэхээр Монгол улсаас бол ямар одоо тийм ээ мэдээлэл тавьж ирсэн байх юм бол бүгд найрамд Монгол улсын засгийн газар зүйл бод улс болон Япон улсын хооронд тэнд энэ нарч тийм ээ өрнөж буй гадаад харилцаагаа дахин сэргээх ойлголцлыг тааламжтай хүлээн авахын зэрэгцээ тийм ээ энэ бол Монгол улс. За бүгд найрамд Монгол улс нь Япон улстай хилцээр ихэд бол бий үед бол за энэ бол 60 оны 2 за би 60 онд бол анхны уулзалтууд. Гэхдээ энэ бол албан бус уулзалтууд бол болж ирсэн гэж байна хэрэгтэй байна. За цааш нь за тэгвэл 2 дугаар бүлэгт ямар зүйл авч орж ирсэн юм бэ? За дипломат харилцаа тогтоох хилцээр уулзалтууд дээр хоёр улсын баримталж байсан байр суурь нь юу байсан бэ? За ямар бодлогыг баримталсан, ямар улс төрийн бодлого байсан, ямар гадаад бодлого байсан тийм ээ. Түүнийг бол шинжилж гаргаж ирэх болж ирсэн гэсэн. За тэгээ хоёр улсын хооронд ойлголцын зөрүүтэй байсан томоохон асуудал нь бол ямар асуудал байсан бэ гэх юм бол Монгол улсаас Япон улсад хандан нэхэмжилсэн дайны төлбөр. За энэ бол тодорхой бус. Манайх бол дайны төлбөрийг бол говь комбинат гэж болдог тийм ээ. Гэтэл бол бас яг тийм биш. За дээрээс нь бол Монгол улсын тусгай тогтныг олон улсын түвшинд бол хүлээн зөвшөөрөх гэсэн. Тэгэхээр энэ олон улсын харилцаа нийтийн эрхцүүд бол яригддаг тийм ээ хүлээн зөвшөөрөх онол. Тэгэхээр бол манайх бол хүлээн зөвшөөрсөн байд чинь дэ жюрес юм уу, дэ юрес юм уу гэдэг асуудал бол Япон улсаар тавьж ирсэн. Энэ хоёрыг зэгцэлсэн цагт бол манайх дараагийнхаа харилцааг бол сэргээх зүйлээ гадаад харилцаа тогтоох асуудлаар ярилцъя. Энэ хоёрыг шийдээгүй тохиолдолд бид нэр асуудалтайгаар гадаад харилцаа тогтоочих юм бол дараагийн зүйл бол явах гоё. Тэгэхээр энд бол Япон улсын гадаад бодлого, Япон улсын ерөнхийдөө бол бодлого тийм ээ арга нь бол ерөнхийдөө маш тайван замаар. Монголчуудын хэлдэг
7 хэмжиж нэг удаа огтлох гэдэг бол Японоос бол одоо бүхий л бодлого дээр хэрэгжүүлдэг тийм ээ. Тэгэхээр бол энэ зангаараа бол ерөнхийдөө бол гадаад бодлого дээр гэсэн энэ арга барил бол хадгалсан гэж ойлгох. За тэгэхээр Японоос бүр яг байр суурь нь ямар байсан бэ гэвэл Монгол улс нэгдсэн улсны байгууллагад элсээгүй тохиолдолд хүлээн зөвшөөрөхгүй. За дипломат харилцаа тогтоох асуудал бол яригдах боломжгүй гэдэг бол илэрхийлсэн. Тийм ээ. За энэ бол бас баримтч дээр бол үлдсэн. За яагаад ингэж Монгол улсыг заавал нэгдсэн улсны байгууллагад элсэх ёстой гэдэг одоо тийм ээ шаардлага тавьж ирсэн байх юм бол тухайн Японы гадаад бодлого бол нэгдсэн улсны байгууллага төвтэй гадаад бодлого хэрэгжижсэн. За энэ маань юу гэсэн үг юм бол 1952 оны Сан Францискогийн гэрэлцээр бол 44 онд бол явагдсан байгаа та бүхэн мэдж байгаа. За тэгэхээр бол энэ хилцээр бол ямар зүйлийг одоо 44 он 45 онд тийм ээ ямар зүйлийг бол тохиролцсон юм бэ гэх юм бол Япон герман улсуудыг дайн тусын дараа хэрэг талаар тийм ээ за зөвлөлт бодолсон Кремийн хог яалт тийм ээ яалтын хилцээр гэдэг нь яалт гэдэг нь бол нэг амралтын газар ба тийм ээ тэгэхээр түгээр нэрсэн хилцээр ба. За яалтад болсон хилцээр дээр Сталин бол тийм ээ Черчилль Англи ерөнхий сайд Рузвельт Америкийн ерөнхийлөгчөөс бол хандаж нарт бол хандсан ба тийм ээ за яах юм бэ. За тэгэхээр бол Оросоос бол ямар одоо зөвлөлт бодолсоос бол ямар шаардлагатай байсан бэ гэх юм бол хаант Оросын эзэмшилд байсан хятадын зүүн хот газар нутгад дах эрхээ сэргээх гэж тийм ээ. За дараа нь гадаад Монгол улсын статус ковог нь бол хэвээр нь хадгалах аваас зөвлөлт бод улсын зүгээс дундад иргэн улсын коммунист намыг биш за Чанкашигийн засгийн газрыг бол ямар ч болцолгүйгээр ямар нэгэн болцолгүйгээр хүлээн зөвшөөрн дэмжин гэдэг бол илэрхийлсэн. Тийм ээ. За энэ бол яг баримтаар үлдсэн. За бид нар бол яалтын хилцээр дотор нь 3 зүйл байдаг. Хамгийн дээдлэлт нь 1-р гэрээнийх нь хэсэгт нь бол Монголын статус кво энэ гэдэг бүгдээрээ бол харж ирсэн баг та нар англи хувь тийм ээ. За Монгол хувь орчуулсан хувийн ч гэсэн. За тэгэхээр бол тэн дээр бол ийм яриа явагдсан тийм ээ. За тэгэхээр бол үүн дээр бол та бүхэн мэдж байгаа. Энэ хилцээрийн үр дүнд бол 10 сарын 20-ны маань бүх нийтийн санал асуулга явагдсан байна. За ингэснээр бол 46 оны 1 сарын 5-нд бол тухайн энэ дундад иргэн улс тийм ээ Чанкашигийн дүүний засгийн газар бол хүлээн зөвшөөрсөн гэсэн. За тэгээд энэ хүлээн зөвшөөрснийг бол 1949 он тийм ээ бүгд найрамд хотод бас байгуулагдаад 10 сарын 6-нд бол дипломат харилцаа тогтоосноор бол яасан байх юм бол дундад иргэн улсын үеийн бүх одоо тийм ээ Монгол улстай харилцааг бол тэр жирэнд өвлөж авна гэснээр илэрхийлснээр бол бид нар бол 46 оны 1 сарын 5-нд бол Монгол улс бол тусгаар тогтнол олсон гэдэг тийм ээ тэр ойлголтоор бол дэлхийд дахин бол ойлгож байна. За тэгэхээр бол Япон улс бол яг энэ тийм ээ олон улсын нийт эрх зүйг бол авч ирсэн. Нэгсэндээ танаа тусгаар тогтнол бол 1946 оны 1 сарын 5-ны өдөр байсан юм шүү. Тийм ээ. За энэ бол дэ юурэ юм шүү. Нэгсэндээ хөндлөнгийн нөгөө хурш улсчин бол таны хүлээн Тайван улс бол тийм ээ ерөнхийдөө бол Монгол Тайваны засгийн газар улс гэж хэлдэг тийм ээ. Тайван бол тухайн үед бол Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтооход бол маш эсрэг бол тийм ээ байр суурьтай байсан. За ямар байр суурьтай байсан бэ гэвэл Тайван бол Монгол улсыг бол өөрийнхөө харьяа гэж үздэг байсан тийм ээ. За тэгэхээр энийг бол та бүхэн бол мэдж байгаа. За тэгээд Япон улсын байр сууриас Монгол улстай дипломат харилцаа тогтоох тийм ээ одоо эрэг тал нь юу байсан бэ гэвэл тухайн үеийн зөвлөлт бодвол хятадын талаар мэдээлэл цуглах үүд цонх нэгдэж байна гэж. За дараа нь бол бүгд найрамд хотод тусдаа дипломат харилцаа тогтоох бас боломж бол тийм ээ нэгдэж гарч ирэх Монгол улстай хийснэ гэдэг зүйл дээр бол энэ бол бас гадаад харилцаа тогтоох бол хэрэгтэй юм а гэдгийг бол харж ирсэн гэж байна. Гэхдээ бол энэ баримтчийн анализ хийгээ явахад бол ерөнхийдөө бол ашиг юм а гэдэг бол бүгд бол дараа нь ялцсан тийм ээ. За тэгэхээр бол Япон улс бол хятадтай тийм ээ тухайн Чангаши засгийн газарт бол их тайвны гэрээ байгуулсан байсан учраас бол Монгол улсын асуудлыг бол Тайваны байр суурийг бол яасан төлхөө бол анхаарч авдаг байсан гэж. За дээрэс нь Америкаас юу гэж үздэг байсан бэ гэх юм бол Бээжинг харж болохгүй Тайваныг л зөвхөн хар гэж бол тийм ээ. Энэ бол Японы засгийн газарт бол нэгсэндээ юм шахалтыг үзүүлдэг гэсэн. Яагаад гэх юм бол Япон улс маань ерөнхийдөө бол Америк нэгдсэн үндэсний байгууллага төвтэй гадаад бодлого баримталдаг. Тийм учраас бол өөрөө бие даасан бодлого гадаад бодлогыг явуулчих юм бол магадгүй Бээжинг хүлээн зөвшөөрөх юм бол Тайваны засгийн газрын байр суурь бол алга болчихно гэж үздэг байсан учраас бол ерөнхийдөө бол энэ дээр бол Бээжин биш Тайван гэдэг зүйл дээр бол тохиролцоонд бол хүрдэг байсан. За тэгэхээр энэ маань бас яасан бэ гэх юм бол Монгол Япон улсын хооронд бол дипломат харилцаа тогтооход бол саад учруулсан. Их нөлөө үзүүлсэн гэж бол ярьдаг. За энэ бол үнэ. За энтиг бас баг энд бол загтал бичижсэн гэдэг л янз бүрийн байр суурьтай тайлбарлалт явуулдаг тийм ээ. За тэгэхээр хамгийн гол яг
факт нь юу гэдэг юм бэ гэх юм бол тухайд 1960 он бол Африкийн зүүн гэдэг ярьж санаж байгаа тийм ээ. Тэгэхээр Африкийн улс орнууд колоничлоос гараад Африкийн лиг тийм ээ. За ялангуяа Арабын улсууд тийм ээ. Энэ лиг бол байгуулагдсан ба. За тэгэхээр энэ үед бол яасан байх юм бол Мавритани гэдэг улс байгаа тийм ээ. Энэ улс бол нэгдсэн улсын байгууллагад бол элсэж орох гэсэн. За тэгэхээр Мавритани улсыг оруулахад бол зөвлөлт бод улсын зүгээс бол Монголыг бас хамт аваад орооч. Монгол улсын нэгдсэн улсын байгууллагын гишүүн болгооч. За тэгэхээр аюулгүй зүйл дээр бол төдгөлцсөн Монгол улсыг оруулахгүй. За тэгэхээр зөвлөлт бод улс ямар зүйл хийсэн байх юм бол Мавритани тэгвэл оруулахгүй. Тэгэхээр яах вэ гэх юм бол тохиролцоонд хүрсэн. Хэрэг Мавритани оруулахгүй Монгол улс орохгүй бол үнэхээр 50 засгийн газар хятад төлөөлөх юм уу, Бээжингээс төлөөлөх юм уу гэдэг асуудлыг нэгдсэн улсын байгууллагаар тавьж гарч ирнэ. За иймэрхүү маягийн бойкот явсан учраас Монгол улс бол Мавритани болон Монгол улс бол нэгдсэн улсын байгууллагад ирсэн байна. Тэгэхээр бол энэ бол Африкийн он жилүүд бол биднэрт бол бас юм колоничлоос гарсан он жилүүд бол маш чухал нөлөө үзсэн. Бид нар бол бас гаацтай. Ер нь бол нэгдсэн улсын байгууллагад илснэл гэдэг маань бол Монгол улс тусгаар улс болсон гэдэг бол аль бие ёсоор батлуулчих чинь гэсэн тийм ээ. За тэгэхээр иймэрхүү үйл явцууд болсноор бол Монгол улс бол ингээд Япон улстай дипломат харилцаа тогтоох бол тийм ээ. Тэр цаад доторуудыг даваад тогтоосон байгаа. За тэгээд Япон улсын хувьд бол Аз тэрбумаас анхны социалист улстай хийсэн дипломат харилцаа. За Монгол улс бол капиталист улсуудаас гэх юм уу тийм ээ тухайн барууны улсуудаас бол 1963 онд бол Их Британтай хийсэн ба тийм ээ. За түүний дараа бол Япон гэж ойлгож болох нэ гэж. За Японы хувьд бол Аз тэрбумаас бол Азийн бүсийн дотроос бол анхны социалист улс нь бол Монгол улс байсан. Бүгд 8 хятад улс биш тийм ээ байсан байна гэж. За дөрөвдүгээр бүлэг би гэсэн үг тийм ээ. За тэгэхээр бол дүгнэлт гэдэг зүйл бол заашгүй гаж гэдэг. За энэ бол саяных бол ерөнхийдөө довч бол яриа явсан байгаа тийм үү. За дотор нь ороод үзэх юм бол бүр их жишээлбэл 50-аас ингээд тавьсан бүр ингээд маш олон хариулт тийм ээ асуулт нэгсэн юмнууд байдаг тийм ээ. Засгийн газраас асуулт нэгсэн баримтууд байдаг. Японы доод танхимд бол тийм ээ Монгол улсын тусгаар тогтоол Монгол улстай гадаад харилцаа тогтоох үгүй гэдэг талаар асуулга явагдсан байдаг гэх мэтчлэн бол маш олон баримтууд бол байдаг тийм ээ. Тэр бол маш сонирхолтой. За тэгэхээр Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоох үеийн тийм ээ. За гадаад бодлогын баримтчиг их сурвалжийг судлан үзэхдээ энэ тохиролцоогоо л нэгшэндээ бол сөрсөн гэсэн. За энэ маань бол Америк улс маань өөрөө Япон улстай аюулгүй байдлын тийм ээ хамтын ажиллагааны гэрээ хилцээр байдаг мөртлөө Хятад улстай 2 жилийн турш тийм ээ Кессинжерээр ахлуулсан 2 жилийн турш бол нууц уулзалт бол хийгдсэн байдаг. Албанаар дамжуулаад гэтэл түүнийг бол Япон улсад харамсалтай мэдэгдээгүй. Япон улсын тэр Америкт болсон Nixon шок тийм ээ 7 сарын мэдэгдэлд Япон улсын элчин сайдын 30 минутын өмнө тэр мэдэгдлийг мэдчихсэн. Тэгэхээр энэ бүхэн маань бол нэгсэндээ Япон улс бол бид нар бол бие даасан бодлого бол бид нар бол тийм ээ өөрийн гэсэн төр ус гэдэг үгийг бол идэвхжүүлсэн. Яагаад тэр юм бэ гэх юм бол Монгол улстай дипломат харилцаа тогтоох сэтлийг нь бол Америк өөрөө тавьсан төрүүлж Кеннедиг үед. Тэгсэн мөртлөө Япон улсыг хийх гэхээр хойштулдаг. Америк хэлээд гэж тийм ээ. Гэж явж исэн мөртлөө яг цагаад талахаар зэрэг Хятад улсыг тийм ээ төрүүлээд сонирхоод гисэн Америк. Тэгэхээр энэ бол цаана юу гэж хэлж байна гэх юм бол үндэсний эрх шиг. Үндэсний эрх шиг гэдэг бол ямар ч хоёр улсын хооронд хийсэн стратегийн дээд түншлэлийн гэрээж бай түүнээс даваа байдаг гэдэг бол бодит реал политик бол харуулдаг гэсэн тийм ээ. Тэгэхээр үүнийг бол баталж чадсан тийм дипломат харилцаа болсон тогтоогдсон гэж байна. За дараа нь мэдээж олон улсын тийм ээ нийт эрх зүгээр бол тийм ээ цаадахт нь бол хүлээн зөвшөөрүүлж чадсан. За тэгээд нэгдсэн үндэсний бүрэн эрхт байгуулан гишүүнээр илсэн. Энд бол ганцхан зөвлөлт бод улсын тийм ээ хүч бол ороогүй. Японч орсон, Африкийн улсууд орсон, тухайн энэ 3 дахь тийм ээ ертөнцийн ч гэсэн оролцсон байгаа. За тэгээд Монгол улс, Япон улс нэгдсэн улсын байгууллага төвтэй гадаад бодлого баримталж байснаар бол дипломат харилцаа тогтоох бол гол үндэс нь болж өгч чадсан байна. За цааш нь бол сая яриад өнгөрсөн тийм ээ. Нэгсэндээ Америк улс маань бол бие даасан тоглолт хийсэн нь бол Япон улсын хувьд бол энэ бол хүлээж авч болохгүй зүйл байсан учраас бол Монгол улстай шууд дипломат харилцаа тогтоох тийм ээ тэр суурь нь бол тавигдсан юм байна. За хэлэх юм бол энэ ажил маань ерөөсөө үндэсний эрх ашиг хангасан гадаад бодлогыг хийж чадсан гэж тийм ээ. Үүгээрээ бол хоёр улс бол маш сайн тоглолт гэж хэлсэн. За нэгдүгээр Монгол улсын хувьд бол ямар одоо үндэсний эрх ашиг хамгаалсан зүйл хийж чадсан юм бол нэгдсэн улсын байгууллагад орж чадсан 1921 онд тусгаар тогтнол гэдгээд зөвшөөрүүлж чадсан. Дээрээс нь мэдээж тэр говь кабинет гэдэг чинь шууд гарч ирсэн зүйл биш тийм ээ. 63 онд Англитай
Их Британтай дипломат харилцаа тогтооход тухайн үед Давос гэдэг нэртэй тийм ээ Английн тийм маш том ноолрын үйлдвэр байсан. Тэр бол дэлхийд номер 1. За Монгол бас бол бас ийм нөөцтэй юм байна. Монгол бас ийм үйлдвэртэй байх юм бол манай эдийн засгт их нөлөөлөл үзүүлэх юмаа гэдэг бол манай тийм ээ элчин сайд яам тухайн тийм ээ төр засгийн ажилтнууд бол үнэлж ирсэн тийм ээ. Тэгэхээр энэ үйлдвэрийг барихын тулд бид нар яах вэ гэдэг зүйл дээр бол маш их асуудлууд гарч ирсэн. Оросоос бол Зүлбат улсаас бол яг энэ үед бол тусламж бол багассан байсан. Тэр бол бид нар хаанаас олж авах юм бэ гэм бол ерөөсөө л энэ Япон улсаас авъя. Хажууд ийм өндөр технологитой хөгжингүү улс тийм ээ хөгжиж яваа улс байхад бид нар энэ улсаас бол авч болох юм аа. Тэгэхээр бид нар бол үүнийг гаргуулж чадсан. Магадгүй тухайн дайны төлбөрийг хайж болно авахгүйгээр тийм ээ зөвхөн дипломат харилцаа тогтоож үзсэн. Өнөөдөр магадгүй 2 тэрбум долларыг бидэнд хэмжлэх болно. Гэтэл бол бид нар бол тухайд магадгүй социализм гэдэг маань бол мөнхөд байна гэдэг хандлагатай байсан байгаа тийм ээ. Тийм учраас бол тэр өөрийн эдийн засгт хүч үзүүлэх тийм ээ тусламж болох тэр үйлдвэрийг бол одоо тэр дайны төлбөрийг цэглээд эдийн засгийн тийм ээ харилцан тусалцаар бол авъя гэдэг зүйл дээр бол тийм ээ хүрч чадсан гэдэг маань бол манай дипломатч манай төрийн бодлого хийдэг хүмүүс бол маш сайн ажиллаж чадсан юм байна. За Япон улс бол Монгол улстай дипломат харилцаа тогтоож чадсанаар яасан юм бэ? Нэгсэндээ өөрийн гэсэн бие дасан гадаад бодлого бол хийж чадхаар болсон. За дээрэс нь яасан бэ юм бол бүгд найдагтад ард улстай бол дипломат харилцаа 9 сарын 28-нд байгуулсан байна. 72 оны Америкаас төрүүлээд. За энэ бүх зүйлд нь бол хурц болж өгсөн. За тэгээ Монгол улстай бол хийсэн тэр одоо дипломат харилцааны үед хийсэн саад дотоорыг давж ирсэн тэр тактикуудыг бол ашигласан байгаа. Тийм учраас бол харилцан эдийн засгийн харилцан туслах гэрээ байгуулсан. Тэгэхээр нөө ярьдаг нөө Бээжингийн бонгосны буудал төмөр зам гэдэг чинь тийм ээ бүгдээрээ Японы тусламжаа гэж ярьдаг маань бол тэр гэсэн тийм ээ. Энэ бол тэгэхээр бол энэ бүхнийг бол энэ зүйл дээр шийдэж чадсан маш том тийм чухал гадаад харилцаа тийм ээ тогтоох үйл ажиллагаа явагдсан юм аа.